Монголын ардсан холбоог үүсгэн байгуулагчид халуун хүйтэнд ажирахгүй хүсэл тэмүүллийнхээ төлөө Монголын ирээдүйн төлөө бидэнд бүтэн улсыг тусгаар тогтнолыг авч ирэх үн хүндтэй үүргийн нэр төртөө авчирсан эрхэм Ахмад буурлуу та бүхэндээ ардсан хувьсгалын 35 жил ардчлалын төлөөх намууд нэгдэж ардчилсан нам байгуулагдсны 24 жилийн түүхэн он мэндийг гүн хүндэтгэлтэйгээр хүргэж байна. Энэ дашрамд Монгол улсын их хурл засгийн газрын гишүүн Цэвэг доржийн Туван сайдынхаа мэндчилгээг Батбаян гишүүнтэйгээ хамт та бүхэндээ халуун дотноор уламжилж байгааг хүлээн авна уу. Монголчуудыг цөөхөн буурай гэж хэлдэг. Үгүй ээ, бид хүндрэлтний хэмжээнд дэлхийн эзэнт улсыг эмхлэн байгуулж байсан. Монголчуудыг хоорондоо таардаггүй тамийн тогоон дотор шатаж байдаг гэж зарим гадныхан хэлдэг. Үгүй ээ, бид наран урахаас наран жаргах хүртэл ертөнц дахныг хуулийн дор эмхлэн байгуулж дэлхийд хамгийн алдартай төмөр морин цэргийг байгуулж чөлөөт худалдаа шашин шүдэх эсчүүлэх эрхийг нь тунхаглаж байсан юм аа. Угсаа гаруулаар нь биш, ур чадвараар нь, золгүй чанараар нь биш, зүтгэл итгэлээр нь Монголын төр хүмүүсийн дэлхийн хэмжээний өрлөг жанжид болгож агуу их үйл хэргийг мандуулж явсан юм аа. Энэ агуу үндэсний үр сад хожим хоочин 1990 онд бусдын эрхэнд жаргах биш, өөрийнхөө эрхэнд зовох тэрхүү эрхчлөөг бий болгосон нь цагаан морин жилийн ардсан хувьсгал хийгээд энэ хувьсгалаар ирсэн эрхчлөө үнэт зүйл шудраг ёс байсан юм аа. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд бид дардан замаар замнаагүй. Гэхдээ өөрийнхөө эрхээр зовох эрхчлөөт замыг сонгосон болохоор бид хамтдаа хэлэлцэж, мэтгэлцэж, маргалдаж, зарим тохиолдолд шантармаар уюудыг туулсан. Гэхдээ улс төрийн замнал дардан байгаагүй ч гэсэн Монгол иргэдийн, Монгол хүний эрхчлөөнөөс урвах, татгалзах энэ сэдэл хизээж төрж байгаагүй юм аа. Хоёр том хөрш гүрний дунд өвөрмөц түүхтэй монголчууд, өн эртний түүхтэй монголчууд өрнөх маргаашийнхаа төлөө эрхчлөөгөө хадгалан үлдээх гэсэн халуун итгэл нь бөхөөгүй юм аа. Тийм учраас бид эх орондоо эзэн байж Монгол хүн Монголынхоо хэмжээнд сэтгэж дэлхийдээ өрсөлдөж чаддаг байхын тулд ардчсан нам оршин тогтнож байдаг, ардчсан үзэл санаа оршин тогтнож байдаг, ардчлалын бид хоолтой хоолгүй ч гэсэн, нойртой нойргүй ч гэсэн хөдөө хөхөрч гадаа гандаж байдаг ч гэсэн энэ үзэл санаандаа тууштай байдаг юм аа. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд ардсан нам гэдгээрээ адлуулж ирсэн, ардсан нам гэдгээрээ гадуурхагдж ирсэн хүмүүсээсээ бид уучлалгүйж дахин Монгол нь Монголон ялгуурлагдаггүй, Монгол нь Монголдон эх орон болсон үнэт зүйлсийн төлөө ардсан намын шинэ үе итгэл төгсгийн үзэл баримтлалыг авч явна. Тийм учраас өнөөдөр магадгүй хүмүүсийн хүлээлтэнд хүрэхгүй байгаа ч гэсэн өнөөдөр магадгүй олон төрлийн шүүмжээр булуулж байгаа ч гэсэн ардчлалынхны алдаа оноо нь ил тод байдаг, ардчлалынхны санаа цайлган зорилго нь ч гэсэн ил тод байдаг юм аа. Энэ өдөр бид ахмадуудынхаа хичээл зүтгэлийг үнэлж, хүндлэж, хайрлаж, бахархан дурсах ёстой юм аа. Бидний дунд өнөөдөр байхгүй байгаа энэ үзэл санааг эхлүүлсэн олон хүмүүсээ бид нар дурсах ёстой юм аа. Бас дотоод ив нэгдлийн зөрчлөөс болж энэ намд итгэл үнэмшилтэй хэрнээ энэ намын гадна байгаа хүмүүсээ ч гэсэн бас бид хүлээн зөвшөөрч ив нэгдлээс институт болсон хүчирхэг ардсан намыг бүтээх ёстой. Мөн ардсан намын гишүүн биш ч гэсэн ардчлалд хайртай энэ итгэл үнэмшлийн төлөө зүрхэн зохиж явдаг мянган хүмүүсээр игнэгээ нэгтгэж 2028 32 гээд доктортой ялдаг, доктортой Монголын эрхчлөө тусгаар тогтнол хүний эрхийн төлөө тэмцдэг хүчин байхын төлөө бид хичээн чармаах ёстой. Дархуул аймаг бол
Монгол улсын умард нийслэлд хойд хот юм а. Дархан ууд аймаг бол найрамдлын хот юм а. Дархан ууд аймаг бол залуусын хот юм а. Дархан ууд аймаг бол ардчилсан намыг үргэлж дэмжиж байх ёстой тийм хот юм а. Тэр итгэлийг нь бид алдаж болохгүй, асгаж болохгүй, бөхөөж болохгүй юм а. Ингээд Дархан ууд аймаг бол дарханчууд бол Монголын ардчлалын дархлаа байна. Өнөөдөр Улаанбаатарын зовлон шийдвэрлэх гарцсан дархныг хөгжүүлэх юм а. Өнөөдөр төвийн бүсийн хөгжлийг чирч явах хөдөлгөгч зүрхэн хүч бол Дархан ууд аймаг юм а. Тийм учраас дарханд байгаа боломжуудыг хөгжил болгоё. Дарханд байгаа сорилт болгоныг хөгжил болгоё. Дарханд байгаа ардчлагч болгоныг ардчлалын итгэл үнэмштэй мандайлагч болгоё. Бат сайхны баяраа тэргүүтээ Дархан ууд аймгийн Арсан намынхандаа, Батцаануудаа, ахмадуудаа, бүсгүйчүүдтэй, залуучуудаа ард түмнийхээ итгэлийг хүлээн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнээр сонгогдсон нийт төлөөлөгч та бүхэндээ амжилт хүсье. Бас хариуцлага бий гэдгийг өглөө болгон санаж явъя. Ардчлалын нэр мандтугай, ардчлалын агуулга тэлтүгэ, ардчлалын хэмэр босдугай, ардчлалын үзэл санаа түгэн дэлгэрч ардсан Монгол улсад байнга ардсан намын үн цэн бадарч байхын үлзий дэмбэртэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Та бүхэн маань сайхан баярлаарай. Ардчлал мандтугай. Улсын хурлын энэ баярлалаа. Улсын хурлын